Мэдгүй надад дуу өгөөж гээд хүмүүс орж ирж л байсан яг хөө. За сүүлийн үед бол ерөнхийдөө наа хүмүүс рил хийсэн гэдгээр арай жоохон мэдээд байна уу мэдэхгүй байна уу гэхгүй. Одоо ингээ хүмүүсээс 3 үг аваад фристайл хийх бол хайцсангуу гайгүй. Тэгмэд ихэнх хүмүүс болохоор жоохон итгэхгүй байгаа байхгүй. Чат GPT тэгээд AI ашиглаад чи ингээд үгээ бичдэг юм шүү. Ийм юм байх боломжгүй. Зарим нь болохоор яг мэддэг хүмүүс нь л яг хөө дэмжээлээ гоё биш шүү гэл тэгжлээ л да. Ер нь яг нэг 18-аас 24 насныхан л илүү үздэг юм шиг гэлээ. За эхний үг шорм уус. Хүшиг юм уу? Аха. Окей, утас. Утас минь дуугарч байна үгүй болгон энэ тэндүгүй ураны өшгөө хачигчм сонсон. Эй, сормос минь наршин мен баг зэрэг бүнийг хан би. За сайн бацхан уу зүгийн цэгийн мэнийг үзэж байгаа нийт үзэгчдээ бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Намайг болохоор Nomadic Dream Life буюу Indie Artist 5am гэдэг найзууд минь болохоор нэг төшиг гэж дууддаг. Тэгээ молуушийн газрыг нэг газар байдаг байхгүй хүмүүсийн мэддэг мультипедиагийн үүсгэсэн. Ганаах гэдэг манай гişнэрийн үүсгэсэн паб гэдэг. Тэгээ тэнд би яг ингээд их сургууль сурж байгаа хажуугаар бас угаасаа хүнд чинь мөнгө хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн ажил болж хийх хэрэгтэй. Тэгээ зөөгч хийж байхдаа ингээд орой ингээд тэнд ингээд маш олон хүмүүс ингээд сууж ийн. Тэнгүүд би яг тайзан дээр гараад тэнд байгаа хүмүүсээс ингээд enjoy байгаа орой гоё өнгөрүүлж байгаа хүмүүсээс үг аваад freestyle хийдэг гэсэн. За сүүлийн үед бол ерөнхийдөө наа хүмүүс рил хийсэн гэдгээр арай жоохон мэдээд байна уу мэдэхгүй байна уу гэхгүй. Ер нь рилүүдийн талаар гэх юм бол би бол нэг 30 өдрийн freestyle challenge гэдэг өөртөө challenge хийсэн. Ерөнхийдөө хүмүүс бол наа challenge хийдгээр нь л ганц хоёр хүмүүс мэдж байгаа. Түүнээс дуу хийдэг гэдгээр нь бас цөөх хүмүүс мэдж байгаа. Тэр challenge-ийн талаар гэх юм бол яагаад тийсэн бэ гэхээр нөө хүн болго яг ингээд нэг юм өөрсдөө нэг юм дайчилдаг нэг үе байдаг шүү дээ. За би хичээх хэрэгтэй мэн нэг ямар нэг юм шинэ юм турших хэрэгтэй мэн гэдэг үе байдаг шүү дээ тий. Яг тийм юм надад дутагдаад байгаа юм байна да дууныхаа хажуугаар гэдгийг бодож жагаад тэгээ шоу гэд найзтайгаа ярилцж байгаад ер нь ингээд Instagram дээр ямар нэг юм хийх үү гэж ярьж байгаад тэгвэл би 30 өдрийн freestyle challenge хийж болох юм байна да гэл. Тэгэл ер нь хэлчихсэн. Тий бас тэгж яана гэж бодоогүй л дээ. Яг тийм challenge хийхдээ би бол нэг бас хүнд хүргэе гэдэг зорилготой байсан ч гэсэндээ тийм их мэх хүн үзэндээ гэсэн тийм нэг хүлээлт бол байгаагүй. Зүгээр л яг би хийх ёстой юм хийх ёстой. Тэгээ урагшилж явах ёстой. Энэ надад бэлтгэл болно гэдгийг мэдчихсэн. Тэгээ хийжсэн явц дундаа амар олон хүмүүс жоохон хүрсэн байлээ. Instagram, TikTok, Facebook гэдэг. Тэгэл за ямар ч байсан ашигтай л гэж бодсон. Одоо ингээ хүмүүсээс 3 үг аваад freestyle хийх бол хайцсангуу гайгүй. Миний хувьд болохоор тэр хүн надад 3-аас 4 үг гэх юм бол илүү амар байна гэх юм уу. Гэтэ яг тухайн яг моменттой тэр хүний өгж байгаа үгээр нь би яг ингээ фристайл буюу ингээд үг болгоод тийм дууны мөрт толгоор гаргаж байгаа болохоор яг уу маш их тийм юу бэлтгэл хэрэгтэй гэсэн үг л дээ. Баяр тэрийг давтаж практис болгоод одоо хин нэг надад төшөөлөөгүй үг өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрэнд яг юм бэлэн байх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ баяр бэлтгэл хийдэг л гэсэн. Окей, ямар ч хамаагүй 3 үг. За би одоо амар хэцүү үгнүүд хэлээ заяа. За хөсрий заяа. Судралах. Тэгээд за бадрал. Хуршин дээр бодхоо гарууд амар хүсрий. Би дийлгэж जैन тамга тийгээд хүзрий. Амьдрал Улаанбаатар долон байгаа зүйлүүд би. Гэхдээ асуудал дуулахгүй үргэлжлүүлэн дуулж ийн би. Залуучуудын гал одоо бадраа нэ. Намайг нэрлж олон бадарчин эсвэл бадраал. Хөгжим олборлох эсвэл би судралах. Улбарлах. Олон зүйлүүдийг би шалтгааллах. Үргэлж би тийм байх. Тэгмэд ихэнх хүмүүс болохоор жоохон итгэхгүй байгаа даа байхгүй юу? Чат GPT тэгээд AI ашиглаад чи ингээд үгээ бичдэг юм шүү. Ийм юм байх боломжгүй. Зарим нь болохоор яг мэддэг хүмүүс нь л яг хөө дэмжээлээ гоё биш шүү гэл тэгжлээ л да. Freestyle дээр бол ер нь зөндөө бас хамтарч орсон хүмүүс байгаа. Жишээлх юм бол одоо мультипедиагийн ганаах байна. Тэгээд стрим хийдэг Aikid гэдэг манай найз байна. За тэгээд артист талаас ярих юм бол тату артист манай Ink Boy тулга гэж US гэдэг ахвага тэр байна. Тэгээд дуу хийдэг зөндөө артистууд бас хамт оролцож тэр 30 өдрийг хамт туслаад давж өгсөн гэх юм уу. Эхний өдөр чинь болохоор зүгээр л нэг 50 мянган л үзсэн. Тэгээ явж байгаад нэг 7-8 байлуудаа 9-10 дахь хоног дээр ч юм уу 2 дахь нэг бараг нэг өглөө босоод ирсэн чинь 700 мянган үзсэн байсан баха. 600 жилөө 600 илүү 700 мянган үзсэн. Тэгээд би нэг хүмүүс угаасаа тим юм дээр нэг ач холбогдол өгдөг юм дөө.
Зүгээр л за ашгуудыг хүү үзсэн бол сайн байна даа л гэж боддог. Тэгэл яг хуу эн тэнд явахаар яг хуу зүгээр жаахан 3 гүгэл дөө пробрал гэдэг л хэлцээлээ зарим хүмүүс. Ер нь тэ нэг ер нь яг нэг 18-аас 24 насныхан л илүү үздэг юм шиг байлээ. Харсан чинь. Тэгэл ер нь тэр насныхын илүү төлхөө 3 гүгэл дөө фристайл хийх байхаа нөгөө про шүү дээ. Тэгэл тиймэрхүү юм ярьж лээ. Тэр нь яг надад нэг гоё байгаа. Гэтэ тэрийг одоо тэгэл хүмүүс намайг ингэж юм даа гэж би амар догмог байгалаа. Би мундаг болсон мэн гэж бодохгүй л дээ. Ер нь зөв сайхан л. Челленжээс хамгийн хэцүү нь одоо юу юм бэлээ? Тийм цахилгаан тийм нэг юм хүмүүсийг хэрэглэхгүй үгнүүд л надад амар хэцүүсэн. Яг тэгэхээр би ч өөрөө хэрэглэхгүй үг байгаа болохоор одоо жишээлбэл юу гэдэг чинь цахилгаанжуулалтын тайгаа гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд хизээч хэрэгжилж байгаагүй тийм монгол хэлэнд давтагдчихгүй мөртлөө юм өрмөц үгнүүд байдаг те. Тиймэрхүү хүмүүсийг хүмүүс айгуу тийм сорж заян залууж чадах нь гэж үгж яах шиг үлээ. Тэр нь л ер нь надад челленж хэрэг болсон да. Тодруулагч. Соголдруулах. Цахилгаанжуулалтын тайгаа би клаборн халууцсан болохоор меншин дээлээ суугалцаалаа. Миний хөгжим тэдний чихэн дээр нь тодруулаач. Тэд намайг хэлэн рэпи хийдэг яг л бодлуулаач. Чанга. Тэгэл цахилгаанжуулалтынхантайгаа гэдэг үг өчгөр чинь дотроо бодож байгаа юм чи. За ямар ч энэ үгийг за би мөр цахилгаанжуулалтынхантайгаа ажиллаж байгаа хүн болъё гэж дахин дотор шууд бодож гэдэг ч юм уу чанга. Тэгэл челленж болохоор үнэхээр намайг сорж байгаа болохоор челленжийн ганц гоё юм нь би алдчих болно. Ер нь бол челленж юм чи намайг сориод байна л гэсэн үг. Тэгэл тэр чинээгээр би сайжирж байгаа болохоор давгүй сайхан. Үг холбоход амархан үгнүүд гэж байна. Яа тэгэхээр одоо үг холбоход амархан үгнүүд нь яадаг вэ гэхээр үгийн төгсгөл нь одоо амар олон үгтэй хэрэглэгдэг ч юм уу те мал гал сал бал гэдэг ч юм уу тиймэрхүү үгнүүдийг ашиглах нь маш амархан. Яа тэгэхээр төгсгөл нь ингээд амар олон юмтай холбогддог болохоор амархан. Жишээлбэл одоо юу гэдэг чинь нар хар сар гэдэг ингээд би ингээд 3 мөр биччихнэ гэсэн үг тахалж бод те. Тийм учраас яг тиймэрхүү утгатай үгнүүд байвал илүү амархан. Зүгээр тай тэ эсвэл жин гэдэг ч юм уу тийм одоо нөгөө нэг юм юмнууд байгаа штэ. Тэднэр болж байгаа хэцүү. Мэдгүй надад дуу өгөөж гэд хүмүүс орж ирж л байсан яг хөө. За одоо би өөрийнхөө уран бүтээл гэх юм бол нийт яг найзуудаа л ярьж таарах л дээ. Тэгэхээр яг одоо бол би яг өөрийнхөө би өмнө нь болохоор түшиг гэдэг нэрээр дуу өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээ энэ нь жоогоос муухай гэх юм уу. Түшиг гэдэг нэрээр дуу ихээр нөө YouTube-ийн хайлт нэр YouTube-ээр түшиг гарч ирээд байсан. Тэгэхээр за энэ нэр ямар нэгэн утгаар солих хэрэгтэй байна да гэд юу н солилцсон. Тэгээд одоо болохоор 5am гэдэг нэрээр дуу хийж байгаа. Тэгээд Nomadic Dream Life буюу NDL-ийн хамт олноороо нийлээд бид нэр бүтэн 1 жилийн хугацаанд 15 дуутай биш 14 дуутай нэг интротой ингээд нийт 15 трактай цомог хийсэн байгаа Endless нэртэйгээр. Тэгээ одоо тэр цомгоо хүмүүстэй сонсуулах гад CD болгон гаргаад хүмүүстэй өгөх гээд тэгээ бас цомгийн тоглолтоо хийх гэж байж байна. Манай цомгийн тоглолт болохоор 3 сарын 20-нд болно. Тэгэл тэрэндээ бэлдээл байж байна. За манай тоглолтын дээр мэдээж тодорхой хэмжээний манай NDL-ийн артист бол байна. Зочин артист орох юм бол зөндөө олон хүмүүс байгаа. Дурдах юм бол бидэнтэй хамт нэг үчиг өнгөрөхөөр Young Shab, Young Moji, KK, Limit King, Wolfism, Chora гэх мэтчлэн олон хүмүүс байна. Да үлдсний нь бол бас юм гинтийн бэлэг болоход үлдээ чи. Ер нь зөндөө олон хүмүүс аа. Цомог цацагдаж дуусны манай одоо 3 сарын 20-нд цомог цацагдаж дуусны дараа ерөнхийдөө би бол өөрийнхөө бас соло болон хамтрал уран бүтээлүүдэд цацаа явна. Тэгээд би энэ 26-нд бол өөрийгөө нэлээд идэвхтэй байдлахаар ажиллаж байгаа. Өөр дээрээ ч гэсэн ажиллаж байгаа. Тэгээд бүхий л юм дээрээ ер нь ажиллаад хичээгээ явж байгаа. Тийм учраас би энэ жил бол ер нь маш олон дуунууд цацнаа гэж төлөвлөсөн байгаа. Бас хувийн нэг өөрийн гэсэн яг нэг EP буюу арай цомгийн жижиг хөлбөр гэх юм уу да. Тийм юм бас хийнгээ бас төлөвлөсөн байгаа. Зөвхөн цэгийн үзэж байгаа нийт үзэгчтэй хандаж хэлэхэд NDL-ийг болон намайг манай найзуудыг бидний дэмждэг, хэрвээ намайг үздэг, намайг мэдхгүй ч гэсэн хүмүүсээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд удахгүй бид нэр шинэ цомог болон шинэ уран бүтээлүүд илүү их сонирхолтой содон зүйлсээр та бүхэнтэйгээ уулзъя. Тэгээд баяртай.